Монгол улс гангийн импортын хараат байдлаа бууруулах шатхамын нөөц нэмэгдүүлэх зорилгоор томоохон үйлдвэрлэлийн төслүүдийг зэрэг эхлүүлэхээр бэлтгэж байна. За Дархан аймгийн Орхон суманд жилд 1 сая тонноос доошгүй хүчин чадалтай гангийн цогцлбор барихаар төлөвлөжээ. За урьдчилсан тооцоогоор уг төслийн нийт хөрөнгө оруулалт 806 сая Америк долларт хүрэх бөгөөд за олон улсын туршлагатай хөрөнгө оруулагчдыг татгаар сонгон шалгаруулалтыг эх сарын 27-ны дотор зохион байгуулахар болсон байна. Үүний зэрэгцээ шатхууны хангамжийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд бодит ажлууд эхэлж байна. За энэ онд 150 мянган тонн нефт буюу 21 хоногийн хэрэгцээг хангах нөөц агуулгах савыг ашиглалтад оруулахар төлөвлөжээ. За цаашлаад 2027 он гэхэд нийтдээ 285 мянган тонн буюу 1 сарын хэрэглээг хангах шатхууны нөөцийн агуулга барьж дуусгах. За улмаар 2028 он гэхэд 3-аас 6 сарын нөөц бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна. Барилгын материалын үндсэн түүхийн эдийг эрс хямдруулах, импортоос хамааралтай байдлаа бууруулах, 1700 орчим байнгын ажлын байрыг бий болгох энэ томоохон хэмжээний аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн болж байна. Олон улсын хөрөнгө оруулагч сонирхогч этгээдүүдэд бид бас нээлттэй урилга зарыг энэ хэвлэлийн байгууллагаар танилцуулж байна. Дараачийн бидний анхаарч байгаа төсөл бол алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг удахгүй бас олон улсын сонгон шалралтыг хийж бас хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхэд бэлэн байдалд орж байгаа бас дуулгая. Энэ жилийн хугацаанд 150 мянган тонн буюу 21 хоногийн нөөцийн хадгалах хэмжээний савыг ашиглалтанд оруулах зорилго тавьж байна. Цаана нь 285 мянган тонны нийт дүнгээр 285 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн буюу 1 сарынхаа хэрэглээг хангах хэмжээний нөөцийг дараа оны өдөрт гэхэд бид нэр дуусгасан байна. За энэ эх оны төсөвдөр бас татврын зээлийн хүүгийн татаасын асуудлыг шийдэж өгч энэ бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд улсын хурал маань дэмжлэг үзүүлэх байх гэж бодож байна. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө зорилгот тусгагдсан 3-6 сарын хугацаанд хэрэглэх шатхууны нөөцөө хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлээд 2028 он гэхэд дуусгана гэсэн ийм зорилготой ажиллаж байна.